2021 оны 11-р сарын 1 өдөр Америк нэгдсэн улсын Атланта хотоос холгүй байх сая долларын үнэтэй байшинд цагдаа нар дайран орцгоосон юм. Тус байшинд нэгжлэг шалгалт хийх үед хоёр давхрын угаалгын өрөөний шүүгэнээс Cheetos попкорны сав олдож, доторхойг нь үзэхэд алчууранд ороосон компьютерын их автан олсон байна. Энэ их автан шалгахад дотор нь 3.4 тэрбум доллартай тэнцэх биткойн хадгалагдаж байжээ. Бичлэгийн гол дүр Jimmy Jong гэгч биткойнуудыг эдгээр үйл явдал болохоос бараг 10 жилийн өмнө хулгайлсан бөгөөд түүний хулгайн дараахан биткойнуудын эзэн нь Жимиг хулгайлсан гэж мэдсэн ч тэр Жимигээс биткойноо нэгэх нь бити хэл нэмээд 5,000 биткойн бэлгэлсэн болж таарсан юм. Үүнээс хойш Жими долларын тэрбумтангийн тансан амьдралаар амьдарч байсан ч тэр нэгэн жижигхэн алдаа гаргаснаар бүх мөнгөө алдаа зогсохгүй өөрөө ч торны цаана хоригдох болсон билээ. Jimmy Jong гэх чинь 10 жилдээ ёстол жинхэнэ азгүй амтан гэгддэг нэгэн байсан гэж. Хинч түүнтэй нөхөрлөдгүй байсан бөгөөд тарган гэх мэтчлэн шоолон гадуурхдаг байв. Энэ үед түүнийг дэмжих ёстой эцэг эхтэн ч юун хүүгээ анхаарахтайгаа ажил төрөлгээд Жимигийн махлаг асуудлаас дутхгүй асуудал бэрхшээлүүд өөрсдөд нь байсан гэдэг. Нэг үгээр бол Жими багасаа л хүлээн зөвшөөрөгдөж, хүнд тоогдож хайрлагдахыг хүссэн нэгэн байсан гэж түүнийг хожим янз бүрийн экспертүүд нь тодорхойлсон байна. Тэгэхээр яг л кинон дээр гардаг шиг шовдрлогддог Жимигийн хувьд харгас хэрцгий гадаад орчноос нуугдах ганц газар нь компьютер болсон юм. Жимигийн энэ хоббинч үр дүнгээ өгч тэр ахлах ангиа төгсөх үедээ хэд хэдэн програмчлалын хэл дээр ажиллаад сурчсан байлаа. Жими сургуулаа төгсөж их сургуульд орох үедээ гэнэт шоу цэнгийн арх согтуурлах ундаанд дуртай нэгэн болсон гэжээ. Бичлэгийн гол дүр Jimmy Jong зарим талаараа манай суугт өмнө орсон Joe Low гэгч зартаа лөөрч нөхөртөө зөвхөн гадаад төрхөөрөөч биш өөр ижил төстэй зүйлс байгааг анзаарч болно. Жимигийн шин сонирхол болох шоу цэнгэн нь зарлага ихтэй хобби тул Жимид мөнгө олох шаардлага байнга тулгарч эхэлсэн гэдэг байна. Энэ л үед Жими программистуудын форум дээр хисэж байгаад биткойн гэх зүйлийн талаар анх мэдсэн юм. Тэр форум дээрх Жимигийн никнейм болох MB300ST гэдэг нь зүгээр ч нэг үсэг тооны цуглуулга биш бөгөөд түүний мөрөөдлийн машин Mercedes-Benz 300ST гэсэн үг гэв. Жими маань энэ машиныг насаараа мөрөөдсөн ба энэ л машинтай болчихвол огтыг хуйлруулна хэмээн боддог байлаа. Гэхдээ тэр үед Жимид Mercedes-Benz машин асар хол санагдаж байсан бизээ. Тэр үед нь буюу 2009 онд биткойн ямар ч үн цэнэгүй зүйл байсан. Түүгээр их мөнгө олжуулна гэдэг хэнд ч боломжгүй зүйл мэт санагдаж байсан нь тодорхой. Тэгэхэд 5,000 биткойныг $5 авч болдог байсан цаг үе байсан гэдэл бодоод үз. Жими тэр үед хамгийн анхлан биткойн олборлагчдын нэг болсон бөгөөд тэр шууд компьютерээс майн хийдэг байв. Гэвч тэр удаан үүнийг хийгээгүй хайсан юм. Аргач үгүй үз хизээч үн цэнтэй болох нь тодорхойгүй баахан задгаа мөнгө шиг зүйл холборлох нь утгагүй санагдсан бизээ. Харин хэдэн жилийн дараа биткойны үн багаар өсөж эхлэх үед Жими өөрийн өмнө цуглуулсан хэдэн биткойноо заран шоу цэнгэндээ зарцуулж эхэлсэн байдаг. Өмнө нь хэрэггүй шахуу байсан биткойнууд нь багч гисэн үн төрж шоуны мөнгө олж болоод эхлэх үед ахин олборлож эхэлсэн юм. Жими энэ үедээ 7 хоног болгон шоудаж цогтууруулах ундааг тултал нь хэрэглэхээс гадна янз бүрийн хориотой бодис хэрэглэж эхэлсэн байна. Хачирхалтай байдлаар түүний хориотой бодисууд хэрэглэж эхэлсэн шин сонирхол нь түүнийг хожим долларын тэрбумтан болох шалтгаан болсон байдаг. 2011 онд анхны Darknet онлайн дэлгүүр болох Silk Road ашиглалтанд орлоо. Тэнд биткойноор янз бүрийн хориотой, хууль бус зүйлс худалдан авч болдог байв. Жими ч эндээс өөрийн хэрэглэх мансууруулах бодисуудаа худалдан авч эхэлсэн байна. Сайтад хэрэглэгч өөрийн аккаунтод биткойн хадгалж болдог байсанд Жими нэгэн өдөр сайтнаас өөрийн мансууруулах бодис авах гэж оруулсан хэдэн биткойноо буцаан гарган авах гэж байгаад санамсаргүйгээр таталт хийх товч дээр 2 удаа дарчихсан юм. Гэвч энэ л үед Жимигийн таталт хийсэн биткойноос нь 2 дахин их биткойн татагдан ороод ирхэн тэр. Ингэж Жими жинхэнэ алтан өндөг гаргадаг дахиаг санамсаргүй олсон нь сайтны баг буюу алдаа байсан бөгөөд бүтэн жилийн турш Жимигээс өөр хинч энэ алдааг мэдээгүй юм. Үүний дараа Жими шин хаяг нээж тэдгээртээ биткойн оруулаад нөгөө аргаараа хаяг бүрээсээ даблдаж биткойн буцаан гаргаж эхлэв. Жими энэ аргаараа нийт 50,000 биткойн сайтнаас гарган авсан байдаг. Энэ нь тухайн үедээ $620,000 тэнцэж байсан буюу нэг биткойн $12 үнэтэй байсан үе юм. Энэ л үед Жими Лу Silk Road сайтын эзэн Росс Үлбрихт чат бичин түүний хулгайг илрүүлсэн талаараа хэлсэн ч яаж ингэж шатсныг нь ойлгохгүй байгаагаа хэллээ.
Жими ч түүнд сайтын алдааг зааж өгсөнд Росс баярлан хулгайлсан бүх биткойноо өөртөө үлдээгээд дээрээс нь нэмээд 5,000 биткойн бэлгэлсэн гэжээ. Үүнийхэн дараа биткойны ханш $12-оос $800 хүртлээр өссөн нь түүний хөрөнгийг хэд дахин өсгсөн үйл явдал болов. Энэ л үед Жими олон жил үргэлжилсэн мансуурын согтуурах аялалдаа гарсан байдаг. Огт найз нөхөдгүй байсан Жими төд удалгүй олон тооны найз нөхөдтэй ч болсон юм. Баян болсон Жими маань мөнгөө зөвхөн 6 цэнгэлд зарцуулаагүй бөгөөд том ор тарш, үнэтэй спорт машин, моторт зав зэрэг худалдан авах зарцуулж байв. Энэ үеэр Жими нэг биш удаа хууль зөрчиж, цагдаа хүчнийхний хараанд өртөж байсан ч төдийлөн анхаарлыг нь таталгүй өнгөрсөн юм. Тэр хэд хэдэн удаа согтуугаар машин барьж баригдсанаас гадна нэг удаа баарнд цогтуурсан байдалтай байх үедээ дэрэгдээ суух эмэгтэйд гэрт нь $30,000 үн бүхий кокаин байгаа гэж өнгөрсөн гэжээ. Гэвч харамсалтай нь энэ үед нь ойрхон цагдаагийн алба хаагч сууж байгаад Жимиг сонсож баривчлуулсан байна. Тэр үед Жимиг шүүх буруутгасан ч хорих ялаар шийтгэлгүй торгоод өнгөрсөн юм. Харин хожим Жимиг биткойныхоо хэрэгээр баригдах үед түүнтэй нөхөрлөж байсан хүмүүс ярилцлага өгцгөөсөн байдаг ба нэг нь Жими тэдэнд нэг өдөр хүн тус бүрт нь $10,000 өгч хүссэн тансаг зүйлдэд зарцуулахыг санал болгосон гэв. Жими тэдэнтэй хамт дэлгүүр хийсэж дуусаад шууд хувийн онгоцороо өөр хот руу нисэж дуртай бейсболын багийн тоглолтод хамтдаа үздэсгэсэн байна. Энэ бүхэн нь Жимигийн жирийн л нэгэн өдөр байсан бөгөөд хэрвээ ганцхан санамсаргүй зүйл тохиолдоггүй бол энэ чигээрээ хэдэн жилч үргэлжилж болох байсныг хэнч таашгүй. 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Жоржиа мужийн Атенс гэх жижиг хотын цагдаагийн газарт нэгэн сонирхолтой дуудлага ирсэн байдаг. Тус хот нь оюутны хот гэж хэлж болох бөгөөд энд цагдаа дуудлага ирэх юм бол ихэвчлэн согтуу оюутнуудын жижиг сажиг зодон цохим эсвэл үсрээл хулгай хэргийн дуудлагууд ирдэг байсанд Жимигийн дуудлага маш өвөрмөц хачин сониндоо орох дуудлага байсан гэв. Clark County 911. When someone broke into my house. And what is your name, sir? It's Jimmy Zong, Z-H-O-N-G. Бичлэгт Жими гэрт нь түүний эзгүүд хэн нэгэн нэвтэрсэн байна гэж цагдаа дуудлага өгч байгааг бид сонслоо. Жимигийн гэрт нэвтэрсэн этгээд 150 биткойн хулгайснаас гадна $400,000 бэлнээр мөнгө аваад явсан гэж тэр мэдүүлсэн юм. Тэр бэлэн хулгайлуулсан мөнгөнийхөө дөнгөж тодорхой мэдэхгүй байсан ба 400,000 орчим л байсан байх гэсэнд цагдаа нарт маш ашигтай санагдсан гэжээ. Бид бүгдийг мэдэж байгаагаар Жими энэ дуудлагыг хийснээр өөрийгөө маш их эрсдэлд оруулж байснаа тэр маш сайн мэдэж байлаа. Түүний алдсан мөнгө нь өөрийнх нь хулгайсан нийт мөнгөний дэргэд өчүүхэн хувь боловч Жимид хэн түүний гэрт халдаж мөнгийг нь хулгайсан нь маш их сонирхолтой байснаас гадна тэр айж түгшсэн байв. Энэхүү тэр өөрийн хинч мэдэх ёсгүй. Тэр дундаа цагдаа нар хизээч мэдэх ёсгүй байсан нууцаараа дэнчин 50 байж энэ дуудлагыг хийсэн юм. Жимигийн гэрийн үүдэнд хяналтын камер байсанд гэрт нь хэрхэн халдаж байгаа нь бичигдсэн гэв. Харин нөгөө талынхын камерт Жимигийн хайртай Мерседес машин зогсож байгаа нь харагдаж байна. Хяналтын камерт өртсөн хүн хаалганы шилийг хаглан дотогш орох ба орсон хойноч хаана юу байгааг нь сайн мэдэж байсан нь илт үйлдэлүүд гаргасан байв. Нэг ёсонтой хулгайч нь Жимигийн найзуудын нэг болох нь хэн ч тодорхой байсан юм. Энэ үед цагдаа нарт хамгийн эхлээд төрсэн асуулт бол Жими яах гэж ийм их мөнгө гэртээ бэлнээр хадгалж байсан бэ гэх асуулт байв. Мөн дараа урган гарах асуултууд бол Жими орлогон тодорхой биш хэрнээ яаж ийм их мөнгөтэй тансаг амьдарч байгаа вэ гэдэг нь мөн анхаарал татаж эхэлсэн нь ойлгомжтой. Цагдаа нарын ийм эвгүй асуултуудад Жими өөрийгөө зөв цагтаа биткойн болон үл хөдлөлтөд хөрөнгө оруулсан гэж тайлбарсан нь итгэхийн аргагүй зүйл биш байлаа. Жими энэхүү цагдаа нарын хараанд өртсөн нь хожим түүнийг барихт нь нөлөөсөн зүйл болсон юм. Жими хууль хүчнийхний хараанд өртөх үед нь түүний биткойн хулгайлсан Silk Road сайтын эзэн Росс үйлрэгтийг цагдаа нар аль хэдийн барьчихсан, хамаг ямыг нь шалгачихсан байсан үе. Тэд шалгалтаараа 2012 онд Silk Road-ээс 50,000 биткойн хулгайд алдагдсан гэж тогтоочихсон. Эзнийг нь буюу Жимиг эрен хайгаад нэлээдгүй хугацааг өнгөрөөсөн байлаа. Жими 2019 оны 3 дугаар сард гэрт нь хулгай орсон талаараа мэдэгдсэн бол 2019 оны 9 дугаар сард өөрийг нь барихад хүргэх бас нэгэн жижиг алдаагаа гаргасан юм. Өмнө нь дурдсанчлан хулгайд алдагдсан биткойнуудыг хууль хүчнийхэн мушгиж байсан ч Жими биткойн миксерүүдийг ашиглаж байсанд цагдаа нар хулгайн койнуудын мөрийг алдаж байлаа. Биткойн миксер гэдэг нь нууцлыг хангах ёстой сервис бөгөөд тэндээс гарсан биткойнууд хэний хэдэн биткойн гэдэг нь тодорхойгүй холилдоод гардаг гэсэн үг. Харин 19 оны 9 дугаар сард тэр өнөөх хулгайн биткойноос $800 тэнцэх биткойныг KYC буюу заавал өөрийгөө баталгаажуулж үйлчлүүлдэг бирж рүү оруулж зарсан нь маш том алдаа болсон юм.
Жимигийн үйлчлүүлсэн тэр биржид хууль хүчнийхэн хүсэлт гаргаж, Жимиг тогтоосноор тэд олон жил эрен хайсан хүнийхээ сэжмийг анх удаа олж тогтоосон ч энэ нь бас яг Жимиг Silk Road-оос биткойн хулгайлсан хүн гэдгийг нь бүрэн нотлохгүй хангалтгүй байсан гэжээ. Энэ үед тэд Жимигийн гэрт нэвтрэх шаардлагатай байсанд өнөөх 150 биткойны болон $400,000 алдсан хэрэгээр нь түүнтэй уулзж байгаа мэт тандалт хийхээр гэрт нь очсон юм. Анхнаасаа Жимигийн хэргийг шалгаж байсан цагдаа болон өөр хоёр мэрэгжилтэн энэ бичлэгт Жимигийн гэрт ирж байна. Энэ хүн бол блокчейн гүйлгээг мушигдаг мэрэгжилтэн бөгөөд Жимигийн гэрт орсон хулгайн хэрэг дээр ажиллаж байгаа жирийн цагдаа гэж өөрийгөө танилцуулжээ. Түүнтэй хууль хүчнийхэн тэртех 2012 онд Silk Road-ээс сулгаад алдагдсан 50,000 биткойныг олуулахаар хамтран ажиллаж байв. Цагдаа нарыг ирэх энэ үед нь хүнтэй харилцахын түүс болчихсон ганцаардмал Жими тэднийг элэгсэг дотноор гэртээ өрн оруулсан нь түүний бодож байгаа шиг алдагдсан биткойнуудыг нь олж өгөхөөр биш. Үлдсэнийг нь булан авч өөрийг нь торны цаана хийх гэсэн хүмүүс гэж тэр зүүдлээчгүй байсан нь бичлэгээс харагдаж байна. Жими тэдэнтэй тун найрсгаар хандаж бүх гэрээ гайхуулан үзүүлж яг л өнгөрөө жоохон хүүхэд шиг байх бол нөгөө хэд нь мэдээж бүх зүйлийг нь нүдэрээ нэгжтгэж байв. Хууль хүчнийхэн яриагаа төдийлөн хамааралгүй сэжиг ахуулахааргүй зүйлс хандуулж ярьж байгаад баг гол зүйл рүүгээ чиглүүлсээр байлаа. Жими энэ үед цагдаа нарт бүр нээгдэж $1 сая цүнхнийгээ зургийг үзүүлж дараа нь хинтэж дотн харилцаанд орж байгаагүйгээ хэлж нэг удаа л мөнгөөр энэ нь боломжтой болсон талаараа хуваалцаад амжив. Харин гэрийнхээ доод давхар тайчигчийн үзүүлбэр үзүүлдэг шонгоо болон мини бар сервер гээд хамгаа танилцуулж гайхуулсан байна. Гэвч зочдын нь хамгийн ихээр сонирхол татаж байсан зүйл бол түүний компьютер байсан юм. Энд Жими өөрийн крипто хэтвчийн талаар ярьж байна. Hot wallet буюу онлайн байдаг хэтвч нь түүний компьютерт байгаа бол хүүтэн хэтвч буюу офлайн хэтвчэнд нь ч бас биткойнууд байгааг тэр ам алдаад авав. Одоо харин энэ үед тэд яах гэж ирснээ гүйцэлдүүлсэн зүйл боллоо. Юу ч сэжиглэхгүй байгаа Жимигийн дэргэд суусан мэрэгчлэн түүний асар их биткойнтой хэтвчийг хараад авсан юм. Энэ үед хууль хүчнийхэн хайж байсан хүнээ олсондоо бүрэн итгэлтэй болсон гэжээ. Яг энэ цаг мөч бол Жимигийн амьдралыг өмнө болон дараа гэж хоёр хуваасан эргэлтийн цэг байсан юм. Гэхдээ харамсалтай нь тэр өөрөө тухайн үед үүнийг огт ойлгоогүй Малисаар сууж байв. Жими 2 алдаа гаргасан нь нэгт тэр 3.4 тэрбум хулгайн доллартай хэрнээ 1 саяыг алдсандаа цагдаад мэдэгдсэн. Хоёрт өөрийн олон жил баримталж ирсэн зарчмаас хазааж $800 тэнцэх түүний хувьд өчүүхэн биткойныг өөр бирждэр буюу KYC-тэй бирждэр солиулсан. Тэр эдгээр алдааг гаргаагүй бол одоо хэрн нууцлаг тэрбумтай хэвээрээр жаргаад байж байх байлаа. Үүний дараа цагдаа нар энэ хэрэгт цэг тавихаар Жимигийн гэрт ирсэн юм. Тэдэнд энэ удаа илүү амаргүй даалгавар байсан нь Жимигийн компьютерт нэвтрэх байв. Цагдаа нар энэ удаач бас Жимигийн алдагдсан мөнгийг л олж өгөх гэж байна гэдгээ түүнд ярин гэрт нь ирсэн юм. Жимигийн гэрт тэд орсноос хойш Жимигийн тансаг амьдралын төгсгөл ирэхэд хэдхэн минут л үлдсэн нь тэр байжээ. Хууль хүчнийхний төлөвлөгөө ёсоор Жими тэдний өрхөнд орж компьютертой кодо хийж нээх үед нь цагдаа нарын нэг нь Жимиг дуудан тактик нь сонирхон гарах гэсэн ч хаалгыг нь нээж чадахгүй байна гэд өөр нь нээлэхэр дуудсан байна. Жими энэ үед 1500 биткойнтой компьютер нээчгээд такт нээж өгөхөөр яваад өөрөө ч такт руугаа гарсан юм. Түүнийг такт руу яв хооронд мөрдөгчдийн нэг нь Жимигийн компьютерт жиглэр буюу компьютерийн курсорыг байнга хөдөлгөөнтэй байлгаж унтрах горимд шилжүүлэхгүй байх жижиг флаш шиг төхөөрөмж USB-гээр нь холбосон байна. Компьютер нь өөрөө унтрахгүй болсны дараа Жимиг такт дээр гарах үед нөгөө мөрдөгч нь түүнд үннээ хэлж тэд ямар ч түүний мөнгийг олж өгөхөөр биш харин өөрийг нь шоронд хийхээр ирснээ хэллээ. Энэ үед нь тусгайгийнхан кинон дээр гарч байгаа юм шиг л Жимигийн гэрлүү сүр дүүлэнтэй орж ирснийг мөн дурдахгүй өнгөрч болохгүй. Гэрт нь хийсэн нэгжлийн явцад хоёр давхрынхын угаалгын өрөөний тавир дээрээс попкорны сав олж дотор нь альчууранд боосон их автан олсон нь түүний хамаг биткойн хадгалаастай байсан өнөөх хүүтэн хэтвч нь болж таарсан юм. Үүнээс гадна шалан доор нь бэлэн мөнгө үнэт металл зэрэгтэй сейф олж илрүүлсэн байна. Шалгалтын явцад Жими энэ бохир биткойнуудаа угаахаар маш нарийн төвөгтэй схемээр ажиллаж байсан нь тогтогдсон байдаг. Энэ аргын талаар хууль хүчнийхэн ойлгомжтой шалтгаанаар олон нийтэд ил болгоогүй юм. Ийхүү улс Жимигээс хураасан бүх биткойноо худалдаж 3 тэрбум гаруй доллар болгосон бөгөөд түүний хохирогчд хуулийн дагуу улсад хандан мөнгө авахыг санал болгосон ч мэдээж нэг ч хохирогч гарч ирээгүй байна. Учир нь Жимигийн хулгайсан биткойнууд хууль бус сайт дээрээс мансууруулах бодис
хууль бус зэвсэг эсвэл бүр эргэтэн худалдагч хүмүүс их байсантай холбоотой. Нэг ч хохирогч гарч ирээгүй тул эдгээр 3.4 тэрбум доллар нэгдсэн улсын сан хөмрөгт орсон байна. Энэ түүх олон нийтэд ил болох үед маш олон хүнд шудраг бус мэдрэмж төрж байсан гэд нийгмийг хоёр хувааж талцуулсан юм. Нэг талаар мэдээж Жими хууль бусаар мөнгө олж авсан нь үнэнч. Нөгөө талаар Жими гэмт этгээдүүдийн мөнгийг авснаас гадна тэр авахтаа өөрөө сайтыг нь эвдэж хаактаж авсан биш. Угаасаа байсан алдааг л ашиглаж авсан шүү дээ. Олон ч хүмүүс Жими гэмт этгээдүүдийн мөнгийг авсан. Харин дараа нь улс Жимиг хууль ёсны дагуу дээрэмдэж өөрийг нь шоронд хорсон гэж үздэг байна. Жимиг эцэст нь 1 жил 1 өдрийн хорих ялар шийтгсэн юм. Түүний өмгөөлөгч Жимиг улсад их ашиг хүртээсэн гэж онцолж байсан ба хэрв Жими 2012 онд 50,000 биткойныг аваагүй бол улс Silk Road-ыг барьсан даруйда биткойнуудыг мөнгө болгоход харьцангуй бага мөнгө олох байсан ч Жимигийн ачаар 2021 онд өндөр үнээр зарж илүү их ашиг олсон ч гэж байв. Мөн энэ бүх хугацаанд Жимигийн цор ганц үнэнч нөхөр байсан хөгшин нохоог нь түүнээс өөр харах хүн байхгүйгээд хорих яллыг нь 1 жилийн гэрийн хорио болохыг өмгөөлөгч нь хүссэн ч шүүх энэ хүсэлтийг нь хүлээн аваагүй юм. Жимиг хожим барихад хүргэсэн түүний гэрлүү халтсан хэрэг яаж шийдэгдсэн бол гэж та бодож байгаах. Хариулт нь яаж ч биш. Өндөр ур чадвартай Америкийн хууль сахиулагчид энэ хэргийн гэмт этгээдэг болохоор яагаад ч юм ерөөсөө олж чадаагүй. Эсвэл төдийлөн тоогоогүй байж болох юм. Үүгээр нууцлаг крипто тэрбумтан Жимигийн түүх төгсөж байна. Та бүхэн төрсөн сэтгэлдээ хуваалцаарай. Удахгүй улам сонирхолтой түүхүүдээр уулзалт болно. Баяр таа.